산배찬호 өдрийн мэнд өнөөдөр гадаа айгүй хүтэн байстай манайхаа өчигдөр орой нилээн цас ороод тэгээ халтаргаатай дээрэс нь айгүй хүтэн байна. Бүгдээрээ дулаахан уцсан уу. За өнөөдөр болохоор Инчоны амыг ирсэн байна. Ариун заяа сайн уу? Өдрийн мэнд. Одоо баг орой болж байна. 4 өнгөрөөд баг 5 болж байгаа юм шүү дээ. Орой мэнд. Хай. За өнөөдөр болохоор би Инчоны амыг ирсэн. Тэгээд митинг дуусчаад цаг жоох илүү гараад тэгээд ингээд хэрэгтэй мэдээлэл бас болж магадгүй үүднээс Home Care-ийн бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулах гад зарим нэг хүмүүсэд нь буруу хэрэглээд иж магадгүй те бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ? За тэрэн талаар танилцуулаа гоё лайв хий. За одоо үзэж чадахгүй байгаа ажил хийж байгаа усуд нь болохоор чинь би лайва хадгалчих учраас дараа нь ингээд үзээд иж болно. За Ami компанид маань болохоор чинь ерөнхийдөө бол ингээд 5 том брэнд гэдэг байхгүй юу? За нэгдүгээр болохоор чинь юу байдаг вэ гэх юм бол одоо Nutrilite гэхээр одоо витамин аминд те бид нэмэлтээр одоо авч удаг. Одоо шимтжил гэсэн үг шүү дээ. Хоёрт нь болохоор юу ордог вэ гэх юм бол аттестрийн ингэдэг одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүд ордог байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд. За энэ болохоор бас ижлэхэн баг ингээ 60 гаруй жилийн түүхтэй дэлхийд 5 дотор ордог. За тэгээд өшөө өөр бас юу гэдэг вэ гэхээр Home Care гингүүтэй бас энэ home одоо бид нэр өдөр тутамдаа хэрэглэдэг одоо цэвэрлэгийн бүтээгдэхүүнүүд маань бас давхар ордог байгаа шүү манайхаа. За тэгээд ингээд дурдаад ингээ харах юм бол энэ аяа тав угаагчийг мэдэхгүй өнгөж баг байхгүй хаа энэ аяа тав угаагч байна. Аяа тав угаагч маань ордог. За дээрэс нь ингээ олон үйлдэлт одоо тий энэ угаагч маань. За тэгээ бок. За бокнууд маань шингэн бок тий хуурай бокнууд ордог байгаа. За тэгээ ингээ жимс угаагч. За ингээ бид нэр ийм латематаас авдаг бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ Ami одоо маркетт минь байдаг гэж ойлгочих болох юм шүү дээ тий. За тэгээ хамгийн гол нь эрүүл бүтээгдэхүүн хэрэглэн манайхаа одоо бид нэр ингээд захаас тий янз бүрийн одоо ингээд хэрэгтэй хэрэггүй бүтээгдэхүүн авах шаардлагагүй болсон. Одоо бид нэр ингээд хамгийн гол нь эрүүл мэндэд анхаарахын тулд ухаалаг хэрэглэх хамгийн чухал гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ ингээд энэ аяг угаагч дээр яриад үзье л да тий. Аяг угаагч дээр ингээд харах юм бол ингээд ийм хоёр юм бааз шошго. За энэ хоёр юу гэх юм бол Saffrechus энэ болохоор юу гэх юм бол Америкийн нэгдсэн улсын одоо байгаль орчныг хамгаалах одоо топ төв англи талаас одоо авсан юм одоо патент байгаа. За энэ патентийг авахд айгүй хэцүү. Ерөнхийдөө бол айгүй тийм шаардлага өндөртэй байдаг байгаа. За тэгээ энэ одоо патент энэ одоо тэг гэрчлэлийг авсан байна. Дээрэс нь энэ болохоор чинь юу гэх юм бол одоо Ami одоо хөөм бүтээгдэхүүн болгон дээр байгаа. Энэ болохоор чинь одоо нэгс бидний айрс те одоо дээрэс нь одоо бидний одоо энэ байгаль орчны маш сайн хамгаалсан эрүүл мэндийг ердөөс тийм мөө нөлөө байхгүй юм одоо шошго байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хоёулаа цуг байна гэдэг чинь бид итгээд хэрэглэж болно гэсэн үг тийм. Улсынх нь бүр ингээ стандартын одоо юм хоёр юм гэрчлэлээс сертификатыг ингээ авчихсан юм бүтээгдэхүүнүүдийг бид нэгснээ хэрэглэж байна гэсэн үг. За тэгээ итгэхгүй байх юм бол ингээ хойдлын ингээ харах юм бол энэ дээр орц найрлагууд нь бүгд дээр байгаа. Орц найрлагаа харж болно. За тэгээ ингээд яаж хэрэглэх вэ? Нүний талаар хүртэл ингээ байж байгаа. За тэгээ ингээ харах юм бол бүгдээрээ солонгос хэл дээр байгаа учраас солонгос хэлээр ойлгохгүй хүмүүсүүд байх юм бол руу одоо ингээд залгаад ингээд хэрэглэх заавраас авчиж болно. Ингээд одоо ингээд энэ зөвхөн аяг тав угаач маань 1 литр нь болохоор чи хэд вэ гэх юм бол 11,000 вон гэж байгаа. За 11,000 вон гэсэн мөртлөө ийм саваар 20 сав гардаг байхгүй юу? Одоо ийм саваар 20 сав гарна. Ийм саваар 20 сав гарна. Нэг айлын 6 сараас 1 жилийн хэрэглээ гэсэн үг. 6 сараас 1 жилийн хэрэглээ. Бид нэр одоо ингээд юу вэ штэ 11,000 воноор нэг юм аяг тав угаач авчлаа гэхэд 6-аас 1 жил одоо хэрэглэх юм штэ 6 сараас 1 жилтэй. За тэгээ яаж хэрэглэдэг вэ гэх юм бол энийг заавал устдаа олж хэрэглэдэг байгаа. Бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ 5 дахин өтгөрүүлчихсэн байдаг. 5 дахин өтгөрүүлчихсэн байдаг. За нэгдүгээр нь зардал их орохгүй гэсэн үг штэ. Тэр их зардлаа энэ одоо бүтээгдэхүүнүүдийн чанарын баталгаа өгөөд оруулсан байгаа байхгүй юу?
Дээрээс нь чи Америк бүтээгдэхүүн учраас дандаа л Америкаас ингээд орон руу ингээд очиж хахад бас зардал их орно шүү дээ. Контейнер тий ингээд аюу их контейнер ирж очинтой бас онгоц сэргэлнэ. Тийм болохоор яадаг вэ гэхээр ийм одоо өтгөрүүлсэн бүтээгдэхүүн байна. Бүтээгдэхүүндээ чанарын баталгаа маш сайн байдаг байна шүү дээ. За тэгээд ийм одоо саваар яадаг вэ гэхээр хэрэлж мэдэхгүй байгаа усууд маань ингээд сайн анзаараараа тэгээд зарим нь ингээд өтгөн ингээд шууд ингээд хэрэлждэг усууд бас байгаа. Тэгэхгүйгээр эхлээд ингээд савыгаа 1900 оноор авчин. За 1900 оноор авангуудаа саваа сайхан доторхын зайлж агаад хүүтэн ус одоо энэ хүртлийн одоо энэ нэг 6 саваац те энэ хүртлийгээ одоо аяа тав угаагчнаасаа энэ хүртлий чинь гэсэн энэ хүртлий чинь гэсэн тэгээд хэрэглэнэ гэсэн. Одоо энэ ингээ холцсон байгаа нөхгүй юу? За хэрвээ манай гэр ингээд амар өөх тостой хоол иддэг гэх юм бол энэ хүртэл ус хийгээд за энэ хүртэл аяа тав угаач ийсэн ч бол одоо манайхаа зүгээр ингээ энэ хүртэл хэрэглэждэг байхгүй юу? За тэгэхээр энэ нэг 20 сав гарнаа. За тэгээд юу нь хамгийн чухал вэ гэх юм бол бидний нэгдүгээр арсын өрдөөсөө гэмтэхгүй те бид нар ингэж жишээлбэл аядаг угаахтаа заавал ийм нэг бэлээ өмсөд идэв шүү те. Бэлээ өмсөх шаардлагагүй. Зүгээр ингээ гараараа ингээ угаачих болно. За тэгэхээр яг ямар ч аллерги өгөхгүй, хувирашуулахгүй, ингээд эмзэгшүүлэхгүй байх нь шүү дээ. За тийм учраас бидний органик одоо юм аяг тав угаач хэрэглэнэ. Нэгдүгээр мөнгөнд тэмэлттэй, хоёрдугаар болохоор яг ихэд эрүүл мэндэд байгаль орчинд одоо ээлтэй одоо юм ногоон бүтээгдэхүүнийг хэрэглэж байна гэсэн. Энэ бүтээгдэхүүн маань дотроо одоо ямар одоо орц найрлага орсон бэ? За энийг бас бид нэр бас сайн мэдчих хэрэгтэй шүү дээ. За энэ болохоор ч coconut oil орсон байгаа. Coconut одоо ингээд бижимс идэв шүү дээ. За тэрний одоо oil орсон байгаа. Бид нэр coconut oil гэх юм бол бүгдээр ойлгодог шүү дээ. Үсэндээ ингээд дүрхээд одоо тий одоо тэжээл өгдөг. Зарим хүмүүс болохоор чинь биендээ төрхтэй тий нүүрэндээ төрхтэй юм oil. За coconut oil орсон байгаа. Яагаад гэхээр тосонд аягүй сайн арилдаг байхгүй. Тэгэхээр 1000 амир их одоо хоньны махта ямааны махта одоо хоол хийсэн ч гэсэн тэр өөх тосыг маш сайн айлгаж чадна гэсэн. Дээрээс нь алоэ бера гингүүд алоэ хүн болгон мэдэн те тэр болохоо яадаг гэхээр арсыг аюу гой зөөлрүүлээ бид нар нүүрэндээ өртөлдөртэй шүү дээ. Тийм алоэ бера орсон ба. Тийм учраас ингээд 100% одоо юм байгалийн юм одоо тий нийтлэлтэй ийм бүтээгдэхүүнээр бид нар аяа тавгаа угааж шүү дээ. Тэгэхээр жоохон хүүхдийн одоо энэ угчны сав гэдэг шүү дээ тий жоохон хүүхдийн одоо угчны сав одоо юм жишээлбэл би юм халуун сав их авч өгдөг байхгүй. За тэгээ халуун сав маа угаахаар бол яадаг вэ гэхээр одоо ингээд 85 угаачнаас угаачдаг. За хүүхдийн нэг одоо өвчний сав, сүүний сав эднэрийг хүртэл тусна ингээд үнэтэй одоо бүтээгдэхүүн авч хэрэглэх шаардлагагүй. Америкийн 85 угаагчаар угаагаад иж болдог байх нь шүү дээ. Тэгэхээр аяа зүгээр. Тийм учраас манайхаа ингээд ийм гой ухаалаг хэрэглэе. Одоо нөгөө захаас нэг фэри энэ дээр авдаг үе чинь өнгөрцөн байхгүй юу? Тэгээд янз янзын одоо тийм юм хэрэгснээс болоод яадаг вэ гэхээр хорт хавдар те одоо тэг янз бүрийн яадаг 100 градуст бид нэр одоо ингэ цайгаа чинжин, усаа буцлах чинь, хоолоо хийж ин тэгэхээр яадаг вэ гэхээр тэдгэр чи өртөөс ингэж бид нэр хотод гэдсэр ордог байх юм шүү дээ үлдэгдлүүд нь. Энэ болохоор чинь 100% био задрал явагддаг учраас би туршилт хийгээд тавьсан бас байгаа те. Ингээд шууд нүдэн таригдахаар арилдаг байхгүй шууд задрал явагддаг ус тос хоёрын хооронд нь задралдаг хэр гурвыг нөгөөх нь болохоор чинь бацаад ингээд зунгаарлуулаад зүгээр нэг юм рушон төрж байгаа юм шиг бүр юм өтгөрүүлчдэг байхгүй тэр нэг үсгээ сайн угаагдаж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр бид нэр яг вэ ийм ухаалаг хэрэглэх хэрэгтэй байх нь шүү дээ. За тэгээд энэ болохоор ямар порлоноор угаах вэ гэх юм бол нэг юм ягаан өнгийн порлон ба. За би порлон авдаг. За тэгээд ийм одоо ийм порлон байгаа. За энэ порлон маань болохоор өөрөө ийм 3 давхрагтай. За энэ нь болохоор жоохон чирүүн, энэ нь болохоор арай зөөлхөн. За тэгээд ийм сэндвич, хамбургер шиг ийм одоо порлон байгаа байхгүй юу. За тэгээд энэний гоё нь юу гэх юм бол энэ өөрөө хатаачдаг. Дээрээс нь энэ ердөөсө цавсраар нь хоолны үхтэс янз бүр юм ороод ингээ өмхийрээд ялцруулаад идэггүй. Тийм учраас ингээд өлөвчих юм бол ингээд 30 минутын дараа өөрөө хатаачдаг. Тэгээ ингээд энэ баг 3 сар хэрэгэлсэн ч гэсэндээ ингээ жайжиж яаж ихгүйгээр ингээл байж гэсэн. Бид нэр 5-9 маа гадар авсан болохоор жайжиж яаж байгаас шалбраад аягүй мохолчдөө шүү дээ тэгэхгүй. Энэ болохоор чинь 4500 он гэсэн мөртлөө 4 ширхтээ. Нэг айл ерөнхийдөө бол ингээд нэг олон сар гарна 2 сар шахуу хэрэглэжсэн. За тэгээ ингээ сетээр ингээ авлаа гэхэд чинь 11000 он дээр 1900 за ингээ 4500 он гэхэд чинь нэгсэндээ нэг жилийн хэрэглээ авчиж байна гэсэн. За тэгээ эрүүл одоо тийм амьдралыг бид нэр ингээ хамгийн гол нь витамин амин тийм уухтай гол нь биш. Суурай гол хамгийн гол нь зөв тавьж өгөх хэрэгтэй.
хоол унсан дээр аюу их анхаарсан гэсэндээ хоол хүнсээ хийдэг сав суулган дээр анхаардаг байхгүй юу. Нөгөө нэгийг мэдээд хоёрыг мэддэггүй гэдэг шиг. Тэгэхээр яг ихээр ийм эрүүл бүтээгдэхүүнийг бид нэр хэрэглэж байгаа юм шүү дээ, тий. За тэгээд энэ одоо дараагийн хам бүтээгдэхүүн болгож эрүү шиг ингэдэ олон үйлдэлд одоо угаагч байна. За энэ угаагч маань яадаг вэ гэхээр одоо буудингийн зураг байгаа зү. Тэгээд энэ үсийг ялгаагүй Saffrechus гэдэг одоо энэ дээр нь амийн одоо өөрийн ийм хоёр шошготой энэ одоо байгаль орчинд хамгаалсан асар том юм шошго байна. За тэгээд энэ хоёулаа бас энэ дээр нь орсон байна. За энэ бас ингээд 5 дахин өтгүүлсэн учраас энийг ингээд устдаа заавал сольж ирүүлнэ. Ийм савыг зөвхөн 2400 оноор авчих 2400 оноор авах юм бол насаараа ирэлнэ. Эвдрэтл. За тэгэхээр яах вэ? Энэ одоо энэ биш үү? 3-1 гэсэн зураас аваад тий 3-1 хүртэл ус хийгээд энэ угаагчнаасаа энэ хүртэл хийж хэрэглэж болно. За манай гэр болохоор чи яаж хэрэглэдэг вэ гэхээр одоо энэ 9-1 гэдэг хүртэл энэ ус хий. Одоо ингээл усаа энэ хүртэл дүүргэчихсэн. Тэрнийхээ дараа энэ угаагчнаасаа энэ дээдлийн нэг жижигхэн энэ цэнхэр зураас аваад тий энэ хүртэл хийчихнэ гэсэн. Тэгээд энэ чи өөрөө болохоор чи ингээ онгойлгоно. За тэгээ ингээр шүршиж буудна. Ингээр ингээ зүгээр ингээ томоор бууддаг. За тэгэхээр яг хөө цонх тойл тий одоо ингээд юу хийдэм буудан тэгээл давхар дээрээс нь одоо хан жорлон байна. Одоо ингээд шүлтэй хоол юм уу ингээд мацах шарахаар ингээд бэлтаа айгуу нэг галтооны бэлтаа айгуу мохоочтой шүү дээ. Цацаал тэгэл чихтэй авчир арчил болоо. За тэгээ энэ чээс айгүй их юм угаадтай юу гэх юм бол пүүзээ, цүнхээ, машины дотор гадна талын суудал те. За тэгээ жоохон хүүхдтэй айл болгож хүүхдүүд мөлхдөг штэ газараа шалаа угаахтаа сайхан буудаж байгаа л юм л угаачна. Эсвэл энэ одоо те энэ угаагчнаасаа энэ таглагаар нь талыг одоо нэг төмпөнд ус хийж агаад тэгээд альчуураа сайхан базаад ингэ хэрэглэе гэж болно. За тэгээд дараа нь ингээ харахаар яг хэрэн тусдаа усан тусдаа альчуур нь цагаан байдаг байхгүй. Тэрний үсээ үхээр задрал явагдаж байна гэсэн. Ердөөсөө ингэ хэртэй нь хутгаа ичдэг байх юм шүү дээ. Цав цагаан өнгийн давуугаар би гэрээ цэвэрлээд эргээд энэ одоо эрүүштэй усаараа ингэ зайлахад цагаан өнгө цагаанаараа л байх гэсэн. Тийм учраас бид нэр ийм эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Ямар ч лаксны тэнгүүр хурц үнэр байхгүй, ямар ч тийм аллерги байхгүй. Бид нар заавал гар хөлөөрөө оролцож иж аллергихгүй шүү дээ. Хамар амаараа энэ арьсаараа үнэрлж иж ирж аллергигаа бас харшилтаа болдог байхгүй. Тэгэхээр энийг хэрэглэснээр яах вэ гэх юм бол өдөөсөө хэрэглэхгүй юм жаалгүй шүү дээ. Ус хүрдэг ямар л газар байна, бүх газар аваа. Энийг авсан байхад жорлон байна. За галтоогоо, шал суул. За тэгээ хүүхдийн тоглоомнууд те хүүхдийнхээ тоглоомнуудыг энэгээр угаачж болно. Тэгээд давхар одоо цонх те одоо хивс одоо буудан юу гэдэг бүгднгийн энэгээр одоо угаа цэвэрлж болдог байх юм шүү дээ. Цэвэрлэлийн хувьд бол 100% маш сайн цэвэрлэн бүр ингээд удцсан бүр ингээд арилахгүй байгаа бохрыг хүртэл сайн угааж өгдөг байхгүй. Тэгэхээр ята ингээ 9500 1 литр. Тэгээ энэ 2400 нийлээд 11 9500 дээр 2400 11 тэгсэн мөртлөө танаа гэрэл чинь 1 жилийн хэрэглээ болно. 1 жилийн хэрэглээ. Асар их юм. Хөөмийнхөө бүтээгдэхүүнүүдээ ухаалаг ээжнэр минь нэг ингээ авчих штеп. 1 жил хэрэглэх юм. Байн зах ороод байн ингээл маркет ороод шаардлага байхгүй юм штеп. Тийм учраас нэг ингээ авчих юм бол яах вэ? 1 жил хэрэглэх. За дээрэс нь эрүүл мэндэд ямар ч муу нөлөө авахгүй байгаль орчноо хамгаална тий. Бид нэр одоо амьдраад одоо хойч үеэс санахгүй гэж болохгүй шүү дээ. Одоо байгаль орчин бохирдоод байна тий. За энэ одоо энэ самнууд маань бүгдээр юу их эрдэн шишээр одоо хийгдсэн мэт хальсаар. Тэгэхээр яадаг вэ гэхээр дараа нь газарт болсон гэсэндээ энэ өөрөө бордоо болчдөг байгаа. Ердөөсөө пластик бол биш. За тийм учраас яадаг вэ гэх юм бол байгаль орчинд одоо пластик тий айгүй пластикаас болоод одоо ингээд янз янз болоод байна шүү дээ тий. Одоо үер болж гин, дээрээс нь яаж ин тэ амьтад өгч гин, ногоо уран л урахгүй бай. Ингээд нөө хогоо ханаа яхаа мэдэхгүй, далаадаа хийж гин тэ. Тэрийг буцаага заагас идээд тэгээ янз бүрийн одоо тэ юм гач нөлөөнүүд их үүсэж байгаа шүү дээ. Тэр чинь пластик биш ядаж бид нэр ингээд байгаль орчныг хүртэл хамгаалж байгаа байхгүй юу? За энэ болохоор чи юм байна олон үйлдэл хэрэглэж. За энийг бол би уур дурлаад амар дурлцсан юм бүтээгдэхүүн ба. За тэгээд энэ болохоор чимс угаач. Жимс их иддэг бид нэр ногоо их иддэг те. Жимс ногоогоо бид нэр зөвхөн усаар угаагаад идэг үе өнгөрсөн. Тэр бол нэг 90-ад оны үе.
хамгийн сүүлийн үехэд 90 он. Одоо 2000 он гарснаас хойш яах вэ гэх юм бол бид нар заавал зориултын юм шингэнээр угаахгүй болохгүй. Яагаад би бүр туршилт хийгээд тавьсан байгаа те. Ийм одоо помидор жижигхэн помидорыг усаар зүгээр угаагаад эсвэл энэ шингэнээр угаахад шингэнээр угаасан яасан гэхий бүр шээс шиг шав шарангутай болсон. Тэрний ус үг гэхээр бордоондоо өттэй хорхоо идүүлэхгүй тулд дээрээс нь ингээд асар их хурдцтай одоо хурдан хугацаанд одоо юугаар бордоо гаргаж авахын тулд яадаг юу жимс ногоо гаргаж авахын тулд яадаг вэ гэхээр химийн бордоо маш их хэрэглэдэг байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр нэгснэ бид нар ингээд усаар зүгээр уугаадах юм бол одоо нэгснэ химийн одоо нэг юм тийм идэд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ч ходоод гэдсгүй бол ямарваа нэгэн одоо хорт тавдар те дээрээс нь янз бүрийн одоо тийм харшил одоо янз янз юмнууд үүсгэх юм шүү дээ. Тэгэхээр бид нэрээс яг ийм одоо зориултын жимс ногоо угаагчийг хэрэглэх юм шүү дээ. За тэгээ энийг ингээ хэрэглэхдээ яадаг вэ гэхээр зүгээр одоо нэг юм шүршдэг сав байдаг шүү дээ. Шүршдэг сав. За ийм савн дотор устай олохгүй. Энийг бол устай олохгүй. Энэ нөгөө хоёрыг бол устай олж ирсэн. Энийг бол зүгээр хийгээд за тэгээ төмпөн дотор байгаа одоо ийм өвөрцөн явах юм бол өвөрцөнүүд рүүгээ цацаад за тэгээд дээрээс нь яг ус ингээд юу байна? Асхна. Ус. За тэгэнгүүт нэг 30-аад минут тавьцаа биш 20 секунд тавьцаа байлгаж агаад зайлал тэгэл тэрийг усаар угаагаад болоо. Тэгэх юм бол яадаг вэ гэхээр брокколиг гингүүтээ цэцгэн манжин цэцгэн байцаа байдаг шүү дээ. Тэр болохоор яадаг вэ гэхээр та нар ингээ гэртээ аваад үзээрэй. Ингээ ус дээрээс нь гоожсэн чинь тошдгшаа нэвтэрдэггүй байгаа. Яагаад тэгэхээр бүр ингээд нөгөө химийн бордоор ингээ бордцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр ердөөсөө нөгөө татгшаага орохгүй байна гэсэн. Тэгэхээр бид нэг тийм юм одоо идчихин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ жимс угаагчаа тэрэн дээр цацж байгаа жимсэнд одоо тэр байцан дээр цацж агаад тэгээд ус ингээ яхад нэвт ядаа ингэж одоо нордог байхгүй юу? Тэрний үсгээ ус одоо татгшаа орж ийн тэр бордооныхын тэр одоо нөгөө химийнхэн юу ингээ байх болсон гадаргын байх болсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд өмнө нь болохоор 11,000 вон гээд сав нь болохоор яг одоо энэ сав бол байхгүй иймэрхүү одоо сав 2400 онд аваад тэгээ ингээ цацаад ирлээ гэж болно. Эсвэл зөв төмпөнд ус хийж агаад за савнд ус хийж агаад эндээс жоохон хийж агаад за тэгээд тэр одоо усандаа твтээж агаад 20 секунд болохоор байлгаж байгаа. Тэгээд зайлаад одоо ингээд идчих болно тий. Алин балмигч хүртэл бид нэр тэрчмээ Монголд байгаа манай монголчууд маань юу их юм бол Хятадаас орж иж байгаа алин янз бүрийн ногоо янз бүрийн юм одоо идж байгаа хурд хавдар туссан хүмүүс их байгаа тийм учраас ингээ заавал зориултынх нь одоо юм шингэнээр угаагаараа энэ солонгосчууд бол амар их авч ирэлт юм лээ. Би өмнө нь энэ жимс угаагч ногоо угаагч энийг амар юмд тооцдоггүй байсан боловч энэ бол асар том юм байна гэдгийг мэдэрч авсан байхгүй асар том одоо бидний заавал одоо мөрдөж явах хэрэгтэй бас тийм өдөр тутамдаа ирэлж байгаа тэр ходоод гэдс рүү гайж байгаа юм да маш их анхаарч явах хэрэгтэй юм гэдгийг мэдсэн. За тэгээ бокийг аягүй хүмүүс асуудаг байхгүй юу? За манай Солонгосын амийг болохоор чи юм нунтаг бок, за шингэн бок, за тэгээ нэг ноолоор ноос одоо ноолоор угаадаг бок гэж одоо тустай байгаа. За тэгээд энэ нунтаг бок маань болохоор чи ингээд нэг килэн ингээд 13,000 вон гэж байгаа. За энийг бодох юм бол арай жоохон том савлгаатай 3 кг-тай 32,000 вон гэж байгаа. За энэ ингээд 13,000 вон-ы энд бок болохоор чи яах вэ? Эндээ ингээ сайн ингээ харах бол 83 өгсөн маа зү. Энэ 83 гэдэг нь 83 удаа хэрэглэе гэсэн. Та өнөөдөр хувцас угаадаг, маргааш угаадаг, нөгөөдөр угаадаг, өдөр болго угаадаг байлаа гэхэд 3 сар угаадаг гэсэн. Нэг удаагийн удаагийн угаалт нь 120 вон гэсэн. 120 вон. Нэг удаагийн угаалт. За тэгээд энэ дээд зэрэгээр одоо хувцсыг одоо өнгө оруулдаг аа. За яг ялгаагүй байгаль орчныг хамгаалсан том одоо тий гэрчилгээтэйгээр за дээрэс нь одоо энэ эрүүл мэнд одоо дээрэс нь бидний одоо энэ арьс эднийг хамгаалсан ийм хоёр чошгон байж штэ. За тэгээд энэ болохоор чи юу вэ гэхээр хувцсны өнгийг бол дээд зэрэгээр одоо бохрыг арилгана. За хувцсны одоо юу гэдэг штэ одоо чанарыг ердөөсөө алдагдуулдаг байгаа. Бид нэр айгүй өмдөө хувцас авчингуудаа буу бокоор угаачдаг, жаажигаа яажгаад нөгөө цах махны ийм болчдөг, зарим нь шаралчдаг тий. Тэгэх юм бол айгүй хэцүү штэ. Тийм учраас бид нар бокон дээр бас маш анхаарч явах хэрэгтэй. Зөвхөн нүрийнхээ арьсыг яна илэрхийлж холоо, яаж холоо гэх биш. Бид нар унтж байгаа энэ дэр хүртэл яг үлээ бокоор угаадаг штэ гадаргууг нь. Тэгэхэд боо одоо бокоор угаах аллергитай тий. Тэгэх юм бол тэрнээсээ бид нар ингээд шүн унтж байхдаа хөлөрн нааша цаашаа харна. Тэгэхээр яг хоёр хацраараа батг гарна, энэгээр батг гарна. Жог хөвгтүүд тий.
бүр ингээ хэрэгэтдэг штэ. Хүнжил гудас одоо ингээ миний одоо энэ өмсөж байгаа хувцс ч гэсэндээ ийм бокор угааж гинөө ямар юм мэддэхгүй бокор угааж гинөө гэдгээс чинь шалтгаалаад зөвхөн бидний арьс чинь нүрээрээ биш биентэй биеэр хүртэл амьсгалдаг байхгүй юу. Одоо 100 болоод ирэхээр яах вэ? Халууцахаар хөлрөн штэ. Тэгэхээр энэ муу бокор угаасаа одоо энэ хувцс уугааз те тэгээд ингээ наалтчдаг байхгүй. Тэгэхээр яах вэ? Нөгөө нэг арьсан чинь шингэнэ гэсэн үг. Тэгэхээр цээжээрээ батхтаа, нуруугаараа батхтаа одоо хүмүүсүүд ингээ хараад цагтнаал ингээл ингэж байгаа хүмүүс чинь юу юм бэ? Ердөөсөө л бокноос аллергицсэн байна гэсэн. Янз бүрийн витамин, амин тийм уухтай гол нь биш. Бид нэр өдөр тутамд хэрэглэдэг юм хэрэглээндээ маш сайн анхаарах хэрэгтэй байхгүй юу? Харшлаад байна, биен дээр юм туураад байна, би ингээ цагтнаад байна ингээ тэр нь юу вэ гэхээр номер 1-т бид нэр цэвэрлэгийнхаа бүтээгдэхүүн дээр маш сайн анхаарч явах хэрэгтэй. Хувцас тий одоо тэгэл угааж байгаа. За энэ ингээ 83 удаагийн ирлээ 13,000 вон гэж нэ. Нэг удаа бол 120 воноор би одоо бүхэл бүтэн гэр орныхоо одоо арга гэрднийхаа тий одоо гэр бүлийнхаа одоо хувцс хунар одоо хүүхдүүдийнхаа өмсөж байгаа одоо хувцс хунар тий төхрийнхөө өөрийнхөө бүгднийг одоо угааж болж штэ. За тэгээ энийг яаж хэрэглэх вэ? Ийм жижигхэн нэг юм халбаг байгаа. Энэ дотроо яагаад тэгэхээр энэ амийн бүтээгдэхүүнүүд мэ бүгдээ 5 дахин өтгүүлсэн байдаг гэсэн шүү дээ. Ийм жижигхэн нэг халбаа байгаа. Энэ халбгаар за би ер нь бол нэг одоо ингээ жирийн нөгөө нэг одоо айл болгонд дэдэг стак байдаг шүү дээ. Одоо нөгөө угаалгын машин. За тэр угаалгын машинаараа ерөөхдөө бол тал хавцаа хувцс угаана гэх юм бол энэ одоо юугаараа энэ халбгаараа ингээ талыг хийчихнэ. Тал хавцаа. За тэгэхээр болно. Инхээр юу гэх юм бол энэгээр 5 дахин хийж гинэ гэсэн үг. 5 удаа хийж гинэ гэсэн үг байхгүй яа. Тэгэхээр энэ 5 дахин өтгөрүүлсэн байгаа учраас. За хэрвээ ингээд зүгээр стака дүүртэлтэй угаалгынхаа машиныг дүүртэл одоо хувцс угаана гэх юм бол ингээд дүүргэж агаад ингээд дүүргэж байгаа юм чинь. Тэгээ яагаад эн чинь ингээд ийм жоохон ийгээд угаахгүй байгаа юм биш үсттэй гэж өрдөөсөө бодож болохгүй. Энэ маш сайн угаана. Ингээд тэрийг би бүр туршилт хийгээ гаргаад бүр фэйсбүүк дээр тавьчихсан байгаа. Одоо нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг үгүүдийг туршилтууд зөв бүгдээрээ байгаа. За тэгээ хувцаа ингээд угаацсан ингээд өөр бокор угаасан ингээд манай бокор угаасан хоёрыг ингээд харьцуулаад үзэх юм маш гоё бусан. Ер нь бол нөгөө ямар ч бокны үлдэгдэл байхгүй. Бид нэр одоо жишээлбэл ийм хар өнгийн хувцсыг одоо угаалаа гэж яадаг үлээ. Хар саарл мэддэхгүй гараад ирэн дээрээс нь тоос ялгараад идэг, тоосон цэсэр ялгараад идэг. Өмднийхөө кремаг уухаар мөнгө юм болов уу гэж удаа гайхаад ингээд гаргаад ирэхээр яадаг үлээ. Бок нь ингээд хатаад ингээд бэжтэй шүү дээ. Тэгээд бас тэнцсэн хүмүүсээс бэжлээсэн аа. За тэгэхээр тэр нь юу гэсэн үг гэх юм бол өдөөсөө тэр бокч уусандаа уусахгүй байна л гэсэн. Бид нэр өдөөсөө боктой хувцас өмсөд энэ тэгээд тэр нь арсан дээр ич наалдаад байна те. Аллергитэй лээд энэ харшлуулаад байна. Энд чинь муус руу орохоор хөрс ногоог минь бохирдуулаад байна. Голын минь бохирдуулаад байна. Тэгэхэд ийм эрүүл бүтээгдэхүүн хэрэглэснээр мөнгөө хэмнэн чинь те. Эрүүл мэндэд анхаарч чинь байгаль орчноо хамгаалж чинь те. Дээрээс нь цалинтай болж байна. Одоо ингээд амийг бүтгүүлсэн байгаа хүмүүс мэн одоо хар гэрийнхаа бүтээгдэхүүнүүдийг тий одоо ерөнхийдөө өдөр тутмын хэрэглэдэг бокс одоо боктэй аяга угаачаа хэрэглэснээрээ яг зарчлагаа орлого болгоод байгаа шүү дээ. Амар их боломжуудыг бид нэр олгоод байгаа байхгүй юу. Тэгээ амийн ингээд компани маань үнэхээр алдартай юм одоо 60 жилийн түүхтэй ийм компани маань ийм гоё бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэсэн байна шүү дээ. Тэгээ би өөрөө одоо хэрэглээд дурлаад ингээд эрүүлчээд гоё болоод ингээд мөнгөтэй болох боломж нь нэгдэт байгаа учраас олон хүмүүсүүд бас энэ боломжийг хараасаа тий зүгээр ингээд нэг сүлжээгээд ингээд харчих биш. Энэ ямар учиртай бүтээгдэхүүн юм болоо ядаж би бизнесийг хийхгүй маа гэдэг бүтээгдэхүүнээ эрүүл бүтээгдэхүүн хэрэглэе гэдэг бас ийм ухаалаг байх хэрэгтэй юм байна л да. За тэгээд энэ бок маань 283 удаа хэрэглээ. За тэгээд 13,000 вон. Ингээд дуусгах гэдэг дуустдаггүй шүү. Энэ ердөөсөө дуустдаггүй. Ингээ аваад би ямар сандаа Монгол руу 3 жилийн явуулсан. Ээж рүү ярих болгондоо дуусч гинөө явуул хийхээр талдаал орсон байна. Тэр нь юу гэсэн үг юм бэ? Байн зах орол хүнд юм өргөөл мөнгө гарцтаал ингээд их шаардлагагүй. Нэг ингээ авчих юм бол аягүй удаа хэрэглэсэн. 3 кг-тай 250 удаа хэрэглээгээд манай гэрт нэг жил болдог байхгүй юу? За тэгээд энэ боко бид нэр сайн ингээ ажиглах юм бол дотроо болохоор чи бас бүгдээрээ ерөнхийдөө бол байгалийн орд орцтой ямар ч химийн эмнэлмэлд ороогүй. За ингээ сайн ингээ анзаарах юм бол энд ингээ харагдахгүй хальтаа нэг юм цэнхэр өнгийн нэг юм байгаа. Тэр нь юу гэх юм бол одоо нэгсэндээ хүчил төрөвч. Яагаад гэх юм бол мөстөө усан тийсэн ч гэсэндээ задрал явагддаг. Пүс гэдэг ингээ задрал явагдчихэдэг. Одоо нэг одоо саяда шиг. Тэгэхэд өөр одоо бокуудыг би ингээ мөстөө усан тийхээр ингээ базаад ингээ доошхоос хүчдэг байхгүй.
өдөөсөө тий задрал явагдахгүй гэсэн. Тийм одоо технологи нь байхгүй гэсэн үг байхгүй. Тэгэд чинь асар том одоо юм технологи эрдэнэ одоо тий ухаанаар одоо гаргаж ирсэн юм том лабораториудад аюулгүй олон одоо тий эрдэмтэн докторд гаргаж ирсэн юм бүтээгдэхүүн байхгүй юу. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг бид нэр хийж байна. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг бас ингээ хүмүүс аюулгүй хэсдэг байхгүй юу. Хувцсны өнгөө гоё сэргээмээр байна. Хувцсныхаа өнгийг гоё сэргээмээр байна гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Энэ болохоор чи PUBG-ийн өнгөд хувцсны өнгө сэргийгч байхгүй юу. Дээрээс нь толгой барилгана. За энийг яаж хэрэглэх вэ гэхээр энийг ингээ онгойлгоё л доо. Онгойлгох юм бол за энэ бас ялгаагүй одоо юм нунтаг ийм бас ийм нунтаг. За тэгэнгүүтээ яах вэ? Боко хийштэй. Боко бид нэр энэ халбгаараа Боко энэ халбгаараа ингээ хийж байгаа шүү дээ тий. Энүүнийх нь халбгаа нь болохоор чи арай том. За энүүнийхээ халбгаар би хичнээн одоо тий одоо хувцс одоо килограммын хувцс одоо угааж ин стакта би одоо тий илбан стак бэ нөө сквол нөө уртаа нэг толтой нэг юм өгөөд бишэлтэй нэг стак гэдэг шүү дээ. Тэр стакаар угааж нөө гараараа угааж нөө гэдгээс шалтгаалаад энэ дээр гээ миллиграммад нэгээ 5 мг 15 мг 15 мг 35 мг 15 мг 25 мг 35 мг гэж байгаа. Энэмгээрээ доктогоо цуг хийгээд угааччихсан. Тэгэхээр яах вэ? Цагаан өнгийн чинь өнгө алдсан ингээ захмах нь амар болцсон тий ингээ шаралтсан хувцас подолк ч юм уу цам зээлээ гэж чинь цагаан өнгөтэй болгоно өнгийн сэргэн хар өнгийн чинь хар өнгийн бүр тодруулж өгнө ягаан өнгө бол ягаан өнгийн чинь гоё тодруулж өгнө бор өнгө бол бор өнгийн чинь тодруулж өгнө өнгийн гоё сэргээж өгөхөөс гадна яадаг вэ гэх юм бол энэ хувцсны чанарыг аюу сайн гоё ингээ бас дэмжиж өгдөг байна. За тэгээд энэ маань болохоор бас нөгөө юу байсан байгалийн орцтой. За тэгээ маш багаар орноо. За тэгээ яг ижлэхийн нэг хоёр шошго минь хоёулаа байж. За тэгээ энэ давхар яадаг вэ? Аюу гоё. Одоо жишээлбэл би нэг юм ундаа ууж агаад тий ингээ ундаа ууж байгаа ингээ асгачлаа. Эсвэл нэг кофе ууж агаад ингээ тасгачлаа гэхэд чинь тэрний кофе, ундаа, кофе, жуус, вайн. За эднэрийн одоо юм юг толбыг бол маш сайн арилгадаг байна. За би ингээ гэртээ ингээ цагаан хэрэглээ аюу хэрэглэх туртаа одоо тий одоо унтлагын хувцас ч юм уу эсвэл одоо байны одоо альчуур, нүр гарны альчуур, эсвэл одоо хүнжил гудас маань цагаан өнгөтэй байлаа гэж чинь яах вэ гэх юм бол стакта хэлээд нуцаа хийгээд боко хийгээд тэгээд дээрээс энэ PUBG-ээс ингээд нэгийг хийнгүүтээ нэг 10-20 минут тавцаа усын гойжуулж агаад байлгах чинь. Тэгэхээр яах вэ гэх юм бол энэ чинь дотроо ингээд бүр ингээд байнга бүр илүү нэвтших яа штэ тий шингэн штэ тий тэгээд тэрнийхаа дараа стак ажиллуулж штэ. Тэгэх юм бол өчигдөр би зүгээр л нөгөө нэг шинээр нөгөө нэг байны альчуур шинээр одоо гармны альчуур авсан юм шиг цоо шинээр болцсон байдаг. Тэг бүр ингээд айгүй гоё болцсон байдаг байхгүй. Энэ болохоор ч үнэн ингээ 10,000 вон гэж айгүй хямдхан баастай 10,000 вон тэг айгүй удаан хэрэглэнэ. Толбоо арилгах нь хувцсныхаа өнгийг сэргээн дээрээс нь айгүй олон тийм үйлчлэгтэй учраас манайхан ингээ гоё ухаалаг хэрэглээрээ тэгээ нэг ингээ авч юм бол дуусахгүй энэ минь чинь бол дуусахгүй тэгээ имат орохгүй лотомат орохгүй сар болгон имат лотомат ордог байсан бол амээс ингээ нэг мэс ингээ авч юм баг удлаа ирсэнд иймэрхүү юмнуудаа 6 сард нэг удаа эсвэл жилдээ нэг удаа аваад хана шүү дээ тий. Тэгэхээр мөнгөд амар хэмнэлттэй гэсэн үг шүү дээ. Хүүхдээ харна, ажиллаа хийн, юм арт орох зав хаана. Тэгэхэд чи онлайнаар бид нэр амээсаа захиалч чинь гэрт 30,000 вон-оос дээшгээ өнгүүд ихбэ хүрээд ирж чинь. Үнэхээр таар тохирохгүй. Нөө өнөр нь ч муухай наа гэдэг нэг юм бол 50%-аас дээш тий. 50% хацаа үлдсэн байхад 90 хоногийн дотор буцаалт хийгээд өгч чинь. Буцаалтаа бид нэр үнгүй ингээ каргоогоор төлбөгээр явуулаад буцаалтаа хүртэл 100% хийлгэж чинь тий. Жишээлбэл би ингээд нэг юм нүдний тос авлаа тий. Одоо ингээд түрхлээ. Тэгээ нэг сар болоо үйлчлэгээг өгөхгүй, 2 сар болоо үйлчлэгээг өгөхгүй байлаа гэхэд 50% үлдсэн байхад буцаалт хийж болж штэ. Ийм юм хаанаа энэ дэлхий дээр хийсэн ш тийм юм байхгүй штэ. Тэрний үс үгээр 100% сэтгэл ханамжийг чинь бид нарт батлаад өгч байгаа байхгүй юу? Бүтээгдэхүүндээ баталгааны одоо чанарын баталгааг өөрсдөө бүр 100% тавьж өгч байгаа байхгүй. Өнөөдөр би амын хийгээ 2 жил шахуу болж байгаа ч гэсэн надад буцаалт хийгээд өгөөрөө гэсэн хүн өртөөс байгаагүй. Яагаад тэгэхээр ганц нэг хүн байсан ч гэсэн тэр хүмүүс маань буруу хэрэглэснээс болоод ингээ буцаалт хийгддэг. Тэрнээс биш яадаг вэ гэхээр үнэхээр энэ бүтээгдэхүүндэд дурлаад байна. Ийм бүтээгдэхүүн биелүүлж байгаадаа аз жаргалтай байна. 21-р зуунд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм компани байдаг юм уу? Одоо ердөөсөө бүх одоо компаниуд яадаг вэ? Ашигаа яавал голоос нь унгаах уу? Яавал би ингэж баяжгүй л гэж бодно үхээс ш. Тэр хувь хүний эрүүл мэнд байгаль
орчин те. Дээрээс нь тэр хувь хүний санхүүг боддог компани гэж байхгүй байхгүй. Тэгэхэд Аме компани маань юу вэ? Тэр хүний эрүүл мэнд те. Дээрээс нь улс орн, дэлхий, дээрээс нь тэр одоо хүний санхүүг хүртэл бодож штэ. Тийм учраас бид нэр ингээ ухаачих хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна. За тэгээд энэ болохоор ч юу вэ? Энийг бас мэдхгүй хүмүүст их байдаг байхгүй. Эрүүши, яммаас ээж гингүүтэй. Энэ болохоор ч одоо энэ төмрөн одоо идэлүүлээд шүү дээ. Одоо жорлон биш одоо аяг тавь уугадаг тий шингэтэй дээрээс нь одоо мөнгөний идэлэл тий мөнгөний идлүүд чинь харалцах гэдэг зэсвэн тий бид нэрийг тэгээ одоо ингээд бас гой байны өрөөгөө тий тэгээ угаахтай яаж угаадаг гэхээр ингэ жоохон төвтөрдүү тийм юу байгаа нэг юм одоо тараг шиг хэлбэртэй гэх юм уу. Тэгэхээр энийг одоо 6000 вон гингүүтэй ингээд дөрвөн ширхтийн проблем байгаа. Энэ нь болохоор ч амар хатуу. За тэгээ энэ болохоор ч үйл ялыг бэрчгэр. За тэгээд ийм сэндвич шиг ийм одоо проблем байгаа. За энийг ингээд 6000 воноор авчих юм бол хэрэглээд өрдөөсөө ингээд жаажгаад бүр ингээд алга болохгүй юм чи байгаа л энэ хөөх юм ингээд хатаад өөрөө хатаагаад бактери устгаал ингэж байж байна. Тэгэхээр энэ дээрээ ингээд тусааж агаад тэгээд мөнгө аягаа сквал одоо юу гэдэг нь те жорлон байна сквал одоо энэ шингэтэй те галт тогооныхоо юмыг ингээд бэлтаамтдаг ингээд арчаад цоо шин юм шиг бүр ингээд гэлтгандаг байхгүй. Энийг ингээд нэг авчих юм бол 3 жил болно. Ердөөсөө удаа айгүй удаа 7000 вон. Ямар ч үнэр танараа ахгүй. За тэгээд тийм шүү. Хөөрхөн гүнжтэй гэсэн. Сайн уу? Авах гэсэн юм хитвэ гинэ. Шүдний маань ингээд бүр ийм том 200 мг-тай 6000 вон гэж байгаа шүү. 6000 вон 200 мг-тай. За би ингээд лайва дуусгаад чат бичиж тэгээд захиалга өгөхөр болсод байх юм бол захиалга өгөөрэй. 30000 воноос дээш гоё үнэгүй тэпэ байгаа шүү дээ. За тэгээд тэпэ ердөөсөө нэг өнжөл ажлын нэгээс 2 хоногийн дотор очиж байгаа. За тэгээ өшөө өөр чинь би ямар бүтээгдэхүүн танилцуулъя лээ. За энэ. За энийг би танилцуулсан те энийг танилцуулсан. За одоо болохоор энэ нэг ус угаалгынхаа ямиг дуусгачих. За порлон маань дотроо болохоор чи юу вэ гэхээр аяа тав уугадаг порлон. За ингээд жорлон байна. За тэгээд ингээ юугаа угаад гинэ. Тэпэн тустай юу? Тэпэн тустай шүү. Тэпэ 3300 вон гэж байгаа. Хэрэв 30000 воноос дээш юм авна штэ. Тэгэх юм бол тэпэ үнэгүй байгаа шүү. Тэпэ үнэгүй. Хэрэв би 25000 вон юм авнаа, 20000 вон юм авна. Эсвэл нэгэн ширхэг авна ч гэсэн 3300 вон нэмж өгнө. Хэрвээ 30000 воноос дээш бол үнэгүй тэпэ байгаа шүү. За тэгэнгүүтээ энэ айгуу гоё. Энэ бас юм төмрөн ийм одоо угаач байдаг шүү дээ. Хүмүүс бүгдээрээ ингээд төмрөн угаагчийг айгуу их одоо гэртээ хэрэгэлдэг шүү дээ тий. Аяа тавт одоо төмпөн сав угаахтай. За тэгэхэд энэ ингээд дотроо дөрвөн ширхэгтэй. Тэгээ ингээд өөр төмрөн юмнууд чинь ингээд нийлүүлээд ингээд харцаалгаад бүр ингээд хачин болгоод бүр гар мар ураад байдаг шүү дээ тий. Тэгэхэд энэ ингээд шилэн тархиог хүртэл ингэсэн ч гэсэн урагдахгүй. Яа тэгэхээр нэг ийм одоо чигд ийм төмрөөр хийцэн байхгүй юу. Тэгэхээр ингээд аюу сайн ингээд угааддаг юм. За энэ ингээд 4000 вон л. За тэгээд энэ болохоор чинь дөрвөн ширхэгтэй аюу юмтмаас 1000 вон л гэсэн. За жараа. Харъя. За харах уу. За болохоор одоо бол надаа яг алга байна. За би каталог дээрээс харуулж өгье. За болохоор би болохоор энэ Инчоны Аме дээр ирчихсэн. Сая митинг маань дуусчаад за тэгээд нөгөө буцаад ингээд явах машины маань цаг нь арай болоогүй болохоор бас та нартай багч гисэндээ зөвлөгөө болж магадгүй утгаар бүтээгдэхүүнүүдээ аваад манайхаа гоё зөв хэрэглээрээ хамгийн гол нь бүтээгдэхүүнээ зөв хэрэглээрээ. За тэгээ маань болохоор чи ингээд ийм байгаа шүү. Ийм байгаа шүү. За ингээд бүр ийм том 200 мг-тай. За маань 6000 вон гэж байгаа. За энэ маань яадаг вэ гэхээр буйл гэмтээхгүй, сахар ороогүй, ямар нэгэн тийм одоо мансуурах юм юу ороогүй, давхар нөгөө нэг юу ороогүй. Энэ паалын гэрдээсээ гэмтээдэггүй. Энэ дотор орсон нэг яммаа жэ гэдэг юм болгонд байдаг байхгүй юу. Тэгээд энүүний болохоор чи айгүй жижигэн орсон учраас бидний энэ паалын гэрдээсээ гэмтээдэггүй байгаа. За буйлны өрөвсөлтөө хүмүүс ч айгүй зүгээр. За тэгээд энийг одоо энэ оогоор угаасныхаа дараа жимс идэн штэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр бид нэр ингээ жимсний минь амт минь ингээ яг тэр жимснийхээ амтаар амтагддаг байхгүй. Тэрний үс үг юм бол ямар нэгэн одоо өвчин намдах ч юм уу те эсвэл юм хансууруулах одоо ингээ нэг юм юу гэмдэ эднийхаар болохоор чинь мачижээ эднэр ороогүй байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр ингээ бид нэр ингээ шүдэ угаасан ч гэсэн гоё жимс мэдсэн яг тэр жимсэрийнхээ амт нь амтагдана гэдэг чинь хүүхдүүд хүртэл хэрэглэж болно. Хүүхдүүд яагаад тэр шүдэ угааж ад жоохон зэлгчих гээд байдаг шүү дээ. Тэгэд хүүхдүүд тас хэрэгж болно. Дээрээс нь сахар ороогүй учраас ердөөсөө юу байхгүй.
хорхоод болохгүй. 6000 вон гэж аюу их удаан хэрэглэн. Best шүү гинэ баярлаа. Гоё ингээ үнэн хэрэглэгчд маань ингээд гоё яг нөгөө нэг юунаасаа өөрийнхөө сэтгэлдлүүдээс ингээд бичээд гоё шүү. За маань 6000 вон гэж нэг авчих юм бол аюу удаан хэрэглэн. Одоо ингээ сойзуулаа гэж бодоход чинь сойзны 3-ных нь нэг дээр л тусаахад болно. Ингэж дүүрэг хэрэглэхгүй шүү дээ. Энд чинь орж байгаа орцсон аягүй бага байдаг байхгүй. Тэгэхээр баг амар удаан хэрэглэн гэсэн. За дэлхийн супер бүтээгдэхүүн гэж баярлаа. Гоё юм байна гэж. За баярлаа. Ийм гоё ингээ одоо ухаалаг ээжнэр аягүй их болчихсон тий. Одоо нөгөө нэг телевизийн зар хараад одоо итгэдэг үе чинь өнгөрцөн шүү дээ. Одоо хэдий болтол телевизийн зард итгээд нэг хөөрхөн хүн гарч ирэнгүүтээ тэр хүүхэн шиг болно гэж хизээч байхгүй шүү дээ. Тийм учраас бид нэр өөрсдөө ухаалаг байх хэрэгтэй. Одоо ямар нийгэмд бид нэр амьдарч байгаа вэ гэх юм бол өдөөс мэдээллийн 90% маань бүр тийм юунд орцсон. Бүх юм маань иллээ шүү дээ. Тэ цааш бүх юм маань ингээл дэлхийд ороход бүх юм маань ингээд бэлэн зэлэн байна те судлаад үзээд харъя гэх юм бол ердөөс Wi-Fi л болж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ ороод үнэхээр энэ Ами компани гэдэг чинь ямар компани бэ? Үнэхээр энэ бүтээгдэхүүний органик маягаар хэрэг одоо те байгаль орчныг хамгаалах тал дээр энэ одоо шошго те энэ гэрчлэлийн зүг байна уу? Ингээд энэ бүтээгдэхүүн энэ одоо Ами компани маань бүр 60-аад гаруй орны 100-аад мужид албан ёсоор ороод 60 гаруй жил одоо том Европын гүр орнуудаар тий за Америк одоо тэгээд Канада дээрэс нь Азийн том орнуудад ингээ орж ирээд Солонгост тэгэхэд 30 жил ингээ байр сууриа эзэлсэн биз дээ. Өнөөдөр миний одоо ингээ сууж байгаа энэ газар болохоор чи үхээ Инчоны ам аяа. Би өнөөдөр ихэж Инчоныхаа амын дээр офис дээрээ суугаад хүмүүстэйгээ митингээ хийгээд дуусаад энэ дээрээ сайхан кофегаа уугаад цайгаа уугаад за тэгээд яаж н цаг илүү гарангуут нь одоо бас нэг хүн ч гэсэндээ эрүүл бүтээгдэхүүн хэрэглээсэй гэдэг бодноос ингээ ажил дээр ирсэн байж байгаа байхгүй юу? Best шүү гинэ баярлаа. Ард түмний гэж яригддаг шүү дээ. Бараг хүн болгон л хэрэгэлдэг. Хэрэглээд өдөөс хэрэглэж таялаа гэсэн тийм гойч бүтээгдэхүүн гойч тайлбарлаж байна. Баярлаа. Ухаалаг бүсгүй байна. Нэ соёлмаага мад баярлаа. За тэгээд манай юм эрэгтэй дүү бас нөгөө нэг амар голдог байхгүй Монголд идэг. Тэгээ амар голдог. Тэгээд би эрэгтэй дүүгээ бас нөгөө нэг энэ амын ингээ өгөх юм бол хэрэглэхгүй байх гэж бодсон байхгүй. Яагаад тэгэхээр ингээ жоохон тийм юу өөрийнхөө хэрэглэх гэсэн юм ал хэрэгэлдэг. Тэгээ өөр гоё гээд өгсөн гэсэндээ хэрэгэлдэггүй ер нь бол жоохон тийм эс. Гэсэн чи одоо осон чи амын оогүй бол өртөөсөө шүд ингээд эвгүй ингээд байна ингээд амын оо хэрэгтэй гээд одоо ингээ Монголоос ахаад манай гэр бүл ингээд надад бүтээгдэхүүнээ цагтдаг байхгүй юу? Энэ одоо энэ уурдаа бүх юм чи манай гэр бүлийнхэн цагтдаг. Манай одоо ах дүүнэр тий одоо манай дүүнэр эгчнэр тэр бүгдээрээ цагтдаг байхгүй юу? Яагаад гэх юм бол зөвхөн ингээ амын бизнесийг намайг дэмжихтэй гол нь биш. Өөрөөсөө бас эрүүл амьдралыг одоо бий болгохын тулд ингэж хэрэгэлдэг байхгүй юу? За тэгээ баярлаа. Өдрийн мэнд амар олуулаа болцсон байна. Тавиулаа болцсон байна. Баярлаа. За тэгээ би лайва хадгалт чинь манайхан тэгээ асуухаар зүйл байвал асуугаад хэрэгжилж мэдэхгүй байгаа юмнууд яг мэл хэрэгжилж ингээ асууж масуугаад за тэгээ бүтээгдэхүүнүүдийн хадлаар ингээд яаж олно шүү. За тэгээд энэ хамгийн сүүлд нь ямар бүтээгдэхүүн нэлзүүлэх юм бэ? Энэ гар угаагч байна. Hand wash бол үнэхээр гоё. За энэ hand wash-ыг болохоор чинь яадаг гэхээр 11000 воноор ингээ авчин 250 мг-тэй. За тэгээд энэ 11000 воноор авсан энэ 250 мг-тэй энэ hand wash маань дуусахгүй. Нэгэн туслаар хэрэглэдэг байгаа. За нэгэн туслаар хэрэглэдэг байгаа. За тэгээд энэ болохоор чинь өөрөө болохоор чинь юу вэ? Бас л нөгөөний хими ямар ч элемент ороогүй байхлаараа бидний арьсыг ердөөсөө хуурайш болохгүй. Энэгээр нүрээч баг угааж болохоор. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө нөгөө pH бидний арьсны хэмжээ байдаг шүү дээ. Одоо тийм эрүүл хэмжээг. За тэрийг эрүүл орчныг ердөөсөө гэмтээдэг байгаа. Тийм учраас туршилт хийгээд үзсэн ч гэсэндээ энэ бидний нүрээ угаадаг хөөс тэг ижлэгийн шар өнгөтэй гардаг байна. Хүчлэг юм уу эсвэл шүтлэг байдгүй. Тэрний үсвэгээ бид нэр заавал нүрээ гоё угаагаал гараа ингээл барааны савгаар угаана гэж байхгүй шүү дээ. Гар бас ялгаагүй энэ чинь арьс ахгүй юу. Тийм учраас эмэгтэй хүн гэсэндээ гарын арьсан дээр анхаарч авах учраас ийм одоо юугаар тэр зэсмэ жоохон хүүхдүүдийн арьс нь аюу эмзэг штэ. Тиймээс хүүхдүүдийн хар гарын өнгөр бол бактери дээрээс нь устгах, дээрээс нь юу гэх мэт үнэр одоо гар алга амар ингээ хөлрөөд идэг хүмүүс идэв штэ тий. Тэгэд энэгээр ингээ угаачаад алганы эвгүй үнэр, гарнаас үнэрцэн үнэр одоо янз бүрийн хэр бохирыг нэг маш сайн арилгаж өгөхөөс гадна бидний арьсыг хуурайшуулдаг. Энэ 11000 вон гэж байгаа шүү. За тэгээд гэр бүлэрээ хэрэглээрээ манайхаа. За тэгээд юугаар сайн байна уу? Гоё шүү хэрэгэлдэгэ гэж баярлаа.
баг хэрэглээд 2 жил болж байна. Үнэхээр гоё шүү гэж баярлаа. За хүүтэн ус уугаад ердөөсөө ам ингээд нөгөө ингээд хүүтэн ус уух болгонд одоо ингээд аваа усууд яадаг вэ гэх юм шүдэн амир гимцсэн буйлныг гимцсэн нэгсэндээ айгу гимтэлтэй байна гэсэн үг те амын оогоор нэг 7 хоног угаагаад үзээрэй хүүтэн халуун мөстэй ус уусан ч гэсэн те ингээд сийрэхгүй ердөөсөө айгу тийм гоё шүү манайхаа ванила кофе бас үнэхэр гоё шүү гинэ баярлаа үнэхэр гоё шүү амын кофенууд маань үнэхэр гоё цээж хорсгодгүй дээрээс нь хямдхан те бид нар заавал Starbucks орж уугаал скол Starbucks руу орж уулаа гэж бид нэр ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхэд Starbucks зардаг одоо тэр кофенуудыг бодох юм бол Амид зарж байгаа кофенууд маань чанарын баталгаа нь барыг хилчлэн ер нь бол дээд зэрэглэлийн одоо вондуугаар хийдэг байгаа. Цээж хорсохгүй гэртээ оффистоо саамшилтаа тий бид нэр ингээд яг ингээд Амигийнхаа кофег хэрэглээд дээрэс нь поинто цуглуулаа цалинтай болох нь шүү дээ. Миний хувьд бол яадаг вэ гэхээр ийм халуун сав баац тий ийм халуун сав дотроо халуун сайхан ус хийж агаад за тэгэнгүүтээ одоо кофе энүү те эсвэл одоо янз бүрийн одоо капучино эдрийгээ цүнхлэнгүүтээ иймэрхүү аягыг одоо ингэ цүнхэндээ ичдэг байхгүй юу. Тэгээд ингэ уучдаг байгаа. Тэгэхээр хитэн төгрөгөөч нэг удаагийн минь кофений мөнгө өсрэл 200 вон 300 вон л болно. Тэгэхэд чинь зүгээр ингээд бид нэг дэлгүүр ороод ч юм уу те ингээд нэг юм кофе авах чинь 3-4 мянган вон гэдэг чинь юм тэр 3-4 мянган воноор кофе ууж ахаар даблексаа угаас уужсэн дээр л үү те зүгээр нэг гашуун ус ууж ахаар тийм шүү дээ. Тэгэхээр зүгээр кофед дуртай усууд бол яах вэ гэх юм бол Амигийнхаа кофег 5830 ширхтээ кофег авчаад нэг удаагийнхаа утан дээр өдөөсөө 200-300 вон одоо зарцуулаа яваад байна шүү дээ. Тий. Мөнгөнд хэмнэлттэй ер нь бол ухаалаг хэрэглээ хамгийн чухал байна. За тэгээ ямар нэг одоо асуудлаар хүнтэй уулзаа кофе шопд орох магадaltaй л да тэр үед нь энийг гаргаж ирээ уугаад иж болохгүй л дээ. Ер нь зүгээр ингээд саамжтай офстай ажилтай байдаг хүмүүс маань болохоор чинь ингээ аваад яваад сурагчд маань ингээд аваа яваад иж болох юм шүү дээ. 3 жил хэрэгжилж байгаа бүх бүтээгдэхүүн маш сайн күг тоогоо бол бүр саг эрүүл амьдралын баталгаа яг үний өчигдөр би нөгөө нэг айкук те одоо энэ кюн тогооныхаа одоо лайвыг хийсэн байгаа. За тэгээд нэг дор ингээд бид нэр 400 мянган вон гаргана гэхээр ягаад чи элэг бөрөө өгч байгаа юм шиг айгүй л их юм мөнгө юм шиг санагдаж байгаа. Мэдээж хэрэг тэр чинь үнэтэй санагдах юм санагдана. Тэгтээ бид нэр сар болгон жилд 1-2 удаа төмпөн саваас солихоор яадаг вэ гэхээр тэгэл солиол яваад гэсэн үг шүү дээ. Тэрний хооронд яадаг вэ гэхээр ингээд нэг авчих юм насан туршдаа хэрэглэн хүүхдтэй хүртэл өвлүүлэх боломжтой учраас тэгээд дээрэс нь хамгийн гол нь эрүүл амттай хоол болдог байхгүй тий. Тэгэхээр хамаагүй илүү одоо мөнгө тэмэлттэй гэж ойлгож байна. Ванила кофе үнэхээр гоё амттай шүү. За баярлаа. За хай ачаа маань ирж байгаа юу гэж мөнхмаа Хоёг Баатар мөнхмаа тий ачаа очиж байгаа шүү. Удахгүй буунаа 1 сарын 16-нд хангаа каргогоор бүгдээрээ гарсан байгаа. Ажлын 14 хоногоос ажлын 21 хоногийн дотор одоо очно гэсэн байгаа. Эхнээсээ одоо тэрний өмнөх одоо бачаанууд нь бүгдээр очсон. Одоо энэ 1 сарын 16-ных нь удахгүй очно. Тэгэхээр тарагдана. Тэгээд тарагдахлахаар хүн болгоны уцрын залгаад тэгээд яашуу ирээд аваараа гэд нэгдүгээр хороолоос тарагдах байгаа шүү манайхаа. За тэгээ гой аппарат бүтээгдэхүүн захиалтагт маш их баярлалаа. Надад итгээд ер нь бол ингээ байнгын үйлчлүүлэгчд минь байгаа. За ингээ бүгдэнд нь ингээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хэрэгтэй бүтээгдэхүүнээ байх юм бол асуугаа зөвлөгөө аваад те зөв бүтээгдэхүүнийг хэрэглэх чинь бас чухал байхгүй юу? За тэгээд иймээс айгүй зүгээр би энийг бас аваад ирсэн. Энэ л хорч нэг одоо коронавитой үед бид нэр ингээд гараа маш сайн ариутгах хэвээр хаа сайгүй очсон ч гэсэндээ гараа ариутгахчуд айгүй их байдаг байхгүй юу. Тэгээ ингээд буцаага гарыг хуурай шуулаад дээрээс нь аяа гимтэйгээд идэг байхгүй юу. Тэгээ спирттэй ямар сандаа нэг хүн яасан бэ гэсэн чинь гадуур ингээд нөгөө апат ч юм уу те ингээд гадуур байгаа юу гар ариутгах чиг түрхээд тэнгуудын нэрзэний бэлээ өмсөж байгаа хоол хийж байгаа. Тэгээ тэр нөгөө шатаад нөгөө наалдаад ингээд бүх харсан байхгүй болсон байгаа. Тэр нь бүс үхээр халуун тэнцний спирт учраас дотроос гал гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү асуудлууд нэг хэсэг солонгост аягүй их гарсан. Энэ л хойш спирт ороогүй байхгүй. Спирт ороогүй. Тэгээд энэ дотор болохоор ч бас алой бери нэр орсон учраас арсыг өрдөөсөө гэмтээхгүй. Энэ 9600 онохоо тэгсэн мөртлөө ийм том энэ 500 600 мл 500 мг-тай
Тэгээ энэгээр ингээ манайхан гараа маш сайн хариуцахаараа энэ аюул зүгээр юм блэ. Тэгээ өнөрөн гэсэн аюул зүгээр ингээ дотроо хоёр төрөл байгаа. За тэгээд хоёр төрөл байгаа. За тэгээ энэ болохоор чинь жижигхэн одоо хэмжээтэй би нөгөө цүнхэнтэйгээ энийг цүнхлээ яваад ичдэггүй шүү дээ. Тэгэхээр ийм одоо цүнхэнлээд ингээ авчдаг. Ингээд бас нэг юм ногоон өнгөтэй, бас юм улаан өнгөтэй байгаа. Гурван төрлийн өнгөртэй. Үнэр нь арай гоё юм, жимсэн өнгөртэй. Тэгээд ингээд гар ариутгах байгаа. Ингээд гурван ингээд юм ширхтээ болохоор чинь 8500 гэж байгаа. Ингээ аваад би одоо бараг сар гарсан болж байгаа ч гэсэндээ талтал орсон юм чи. Ингээд энэ сая зүгээр шүү. Ой зөвхөрх юм бэ. Хүүхдүүдтэй өвлүүлнэ гинэ. Яг үнэ. За тэгээ насаараа хэрэглэнэ. Яг үнэ бид нэр угаасаа л насаараа ингээл өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн юм чинь те өглөө босоод яадаг вүлээ усаа уун те тэгэхэд эсприйн усаа уучин. За өглөө босонгуудаа яадаг вүлээ хамгийн түрүүлээд 0 орно. 0 гэхээр нэг Америкийнхаа одоо мотор тест хийсэн. Одоо тэр модны найрлагатай ер нь байгалийн найрлагатай юу байгаа штэ. Нойлын цасаараа 0 одоо тий ингээ нойлын цасаа хэрэгжилчин дээрээс нь шүдэ Америкийнхаа гурваа чинь амаа зайлчин цойзоо хэрэгжилчин бади лошон бади ваша хэрэгжилчин шампугаа хэрэгжилчин за гар тэгээд яах вэ гэх юм бол ски лошон тий одоо нүрнийхээ гоо сайхныхаа бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж чинь за тэгээд яах вэ мейкап хийхээр бол мейкапынхаа бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж чинь тэгээд кофе уухаар бол Америкийнхаа кофенуудыг уучих. Хоол идээг ивэл Америк дотор маань кимчи байна, гой мухшнууд байна, мёг байна, ким байна. Дээрээс нь болохоор одоо юунууд бас байгаа байхгүй юу? Идэж болохоор одоо бүх одоо энэ будаа хүртэл байгаа. Нэг тэгээ ингээ хоол амтлагч нар байна, шөлтөө хоолч байгаа. За тэгээд ингээд бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ байгаа. За тэгэнгүүтээ яах вэ? Ингээд гарааж аваад гэртээ орой орж ирлээ хэдэж яг ахаар устсандаа орно те тэр бүх бүтээгдэхүүнүүд нь гэрээ цэвэрлээ гэж чинь бүх бүтээгдэхүүн маань байна. Аягаа угаая, хувцас угаая, гэрээ цэвэрлээ бүх юм чинь байна те. За тэгээ орой унтахад чинь агаар цэвэршүүлэгч маань яаж ин шүн 1-5 хооронд бидний уушгийг амраагаад өгч шин хоолоо хийж идэх гэх юм бол эспри ус маань байна. Ер нь бол ингээл биднэрт өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ бид нэр амиар солиснороо эрүүл болохоос гадна одоо ингээл бас бизнес хийх боломжтой байна. Бизнес хийхээр амар их бүтээгдэхүүн авангуудаа тэрийг зарна гэж бодоод ердөөсөө тийм биш. Энэ бизнес маань өөрөө юу гэх юм бид нэр урдгаж юу бол гэхээр ердөөсөө платформ одоо юу байхгүй. Одоо хувь хүн маань платформ байхгүй. Тэрний үс үг гэх юм бол хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёрыг бий холбож өгснөөр би яадаг вэ гэхээр голоос нь point л авдаг байхгүй юу. За ингээд юм одоо тий Солонгост амьдарч байгаа хүмүүсүүд маань яадаг вэ гэхээр ер нь бол нөгөө хоол захиалж идэж үзээгүй хүн гэж баг байхгүй бах те хоол хүн болгон захиалж иддэг штэ гэртээ сууж байгаа те одоо педал юм шиг те педарын минжук гэдэг одоо ийм киоп байгаа байхгүй нэг ийм компани байгаа. За тэр болохоор чи юу юм бол өөрөө ямар ч хоол хийхгүй. Энд одоо өлсөд байгаа нэг хүн биш те. Би өлсөд байна би юм идмээр байна юу идтiin бэлээ гэдэг ингээд. Энд нь болохоор чи нэг хүн хоолоо хийдсэн те нэг шигдаан хоолоо хийсэн тэр хоолоо зармаар байдаг хинт зархаа мэдгүй шүү дээ. Тэгэхэд яадаг вэ гэхээр хоолоо зармаар байгаа хүн хоол идмээр байгаа хүн хоёрыг голт нь платформ одоо тэр педарын минжук гэдэг одоо тэр компани маань холбож өгдөг байхгүй юу. Тэгэхээр яах вэ? Энэ хүн энэ газрыг одоо холбоод өчгөр эндээс нь хоол нь очиж надаа яах вэ гэх юм бол зүгээр point юм уу эсвэл одоо зүгээр тодорхой хэмжээний сүнсрүү ундаг байх юм шүү дээ. Тэгэхээр ами компани маань яг ажиллах би өрдөөсөө л амийн бүтээгдэхүүний хэрэглэе гэсэн хүн амийн компани маань өөрөө үйлдвэрлэсэн тэр хоёр хүнийг л одоо холбож өгснөөрөө би одоо ингээд эрүүл бүтээгдэхүүн хэрэглэнгээ цалинждаг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ одоо боломж маань хүн болгонд байгаа гэдгийг бас давхар хэлмээр байна. Тийм байлаа харшлагч байсан гадаа байгаа хариуцлагч яг үнэн шүү. Бид нэр ухаалаг хэрэглээд одоо мөнгөжөөд эргүүлчээд энэ хамгийн чухал ахгүй амийг бид нэр ямар өнцгөөс харж байгаа энэ хамгийн чухал би энийг сүлжээ гэж харж байгаа хүн энэ үнэхээр бүтээгдэхүүн гоё юм бэлээ гэж хараад ийм бас боломж байгаа юм байна гэдгийг харсан хүн хоёр чинь газар тэнгэр хоёр шиг байхгүй юу. Тийм учраас тэднийг бид нэр харахын тулд яах ёстой вэ гэх юм бол бас энэ мэдээллийг бас сайн авч явах ёстой. За би болохоор одоо ийм лайваараа болж өгөх юм бол олон хүмүүсүүд эрүүл бүтээгдэхүүн хэрэглээд за тэгээ явцын дунд бас ингээд хүүхдээ харангаа эсвэл суралцсангаа ажлынхаа хажуугаар бас ийм pub
шиг рүү те иймэрхүү одоо ажил бас хийх боломжтой шүү. Суралцаад хөгжөөд ингэж явах боломжтой шүү. Бас нэгэн мэрэгжлийг өөртөө бий болгож болно шүү гэдэг тийм боломжийг хэлээд байгаа байхгүй юу? Тэрнээс биш ийм их бүтээгдэхүүн авангуудаа энийг нэг хүн шахаад тэгээд тэрнээсээ мөнгө унгаагаад ийм юм бол биш. Жишээлбэл одоо оох үе ч юм уу те одоо янз бүрийн одоо ийм зардаг хүмүүсүүдийг ингээ хараад хахад нэг ийм одоо нүдний тосыг одоо 170 мянган оноор авлаа гэж чинь энийг 100 мянган онд зараад голоос нь 30 мянган оныг унгаадаг тиймэрхүү тийм бизнес бол биш. Хэрвээ энэ ингээд 70 мянган он байх юм бол 70 мянган онд л тэр өндөө өгнө. Надаа юу унах вэ гэх юм бол өртөөсөө энэ point гэдэг юм нэг юм оноо гэдэг юм би цуглуулдаг байхгүй юу. Тэгэхээр авж байгаа өмдөн ч ашигтай би одоо тий одоо голд нь одоо платформ болоод ингээд сурцчилж байгаа даач ашигтай одоо үйлдвэрлэгч одоо амид ч ашигтай үйлдвэрлэгч платформ за хэрэглэгч бүгдэнд нь ашигтай гэсэн үг байхгүй. Тэгэхгүй ийм мат руу оролдоо. Ийм мат руу ороод 200 мянган оны авлаа гэхэд чинь 200 мянган оны авчихсан уу гингүүтээ бид нар ч юу гэдэг вүлээ point ч өгдөг шүү дээ. За 0.1% бодлоо гэхэд чинь бид нэр 200 мянган оны үнэтэй идэж уух юм а ч юм уу те ингээ ойр зурх амиг авлаа гэхэд 200 point болгодог. Тэр 200 point аюудаг үлээ дараа нь бүр 50000 болохоор тэндээс юм авах боломжтой байдаг шүү дээ. Би нэг ч удаа авч үзээгүй. Тэгэхэд амээ яаж юм? Буцаагаар бонус олгоо өгчдөг байхгүй юу? За Соёлмаа Ганбат уламжлалт бизнес биш. Яг үнэ уламжлалт бизнес бол биш ээ. Яг үнэ. Уламжлалт бизнес болохоор чи яадаг вэ гэх юм бол тодорхой хэмжээний би аягүй их мөнгийг одоо тий төвчаа хийж ээж. Жишээлбэл би одоо өнөөдөр Германда 1000 вонтой байхад би бизнес хийнэгээ явж байгаа юм бол 50% хүмүүс бүр хөхийнээд нь хүрэн штэ тий. Ямар ч мөнгөгүй, ямар ч тийм бидлэггүй, ямар ч тийм бизнес хийх тийм суурэ тавиагүй гэж бизнес хийлээ. Тэгэхээр чинь бизнес гэдэг юм чинь яг ясан дээр уламжлалт бизнес гэдэг юм чинь хийдэг вэ гэх юм бол одоо мөнгөтэй хүмүүсд хийдэг байхгүй тий. Гэтэл амын болохоор яаж юм хүн болгон хийж болно. Нас хамаарахгүй, хүйс хамаарахгүй. За тэр хүн гадаад дотоод хар арстай байна, бор арстай байна, шар арстай байна хамаагүй. Хөгшин залуу ердөөс харахгүй. Тэр хүн өөрөө л би энэ амын одоо бизнесийг суралцаад хөгжингөө би хиймээр байна гэх юм бол хүн болгонд хаалган нээлттэй welcome байгаа байхгүй юу? Тэрийг л хүмүүс мэдэхгүй байгаа даа болохоос ш. Үнэхээр энийг мэдсэн хүмүүсүүд бол үнэхээр том боломж гэдгийг хараад холын хараагаад хэлээд за ингээд инхээр би насан турштай аяллаар явах юм байна. Ингийн бол би насан турштай одоо нэгсэндээ одоо юм пассив орлоготой болох юм байна. Одоо санхүүгийн одоо эрх чөлөөндөө очих юм байна. Би хөгжөөд эрүүлчих юм байна. Найзтай болох юм байна. Би аюу тий сайн үйлс хийж байгаа юм байна гэдгийг мэдрэх байхгүй юу. Тэгэхээр мэдэхгүй байгаа хүмүүс бол харахгүй л тий. Тийм учраас би энийг ингээд мэдүүлэхийн тулд яадаг вэ гэхээр одоо би хүмүүстэйгээ уулзаад одоо ингээд хичээл хийдэг байгаа. Өнөөдөр хүртэл ингээд хичээл хийгээд тэгээд дууссан байгаа. За тэгээд жоохон цаг илүү гарсан учраас би юу яагаад лайв хийсэн шүү. Тэгээ өнөөдрийн лайв маань ерөнхийдөө бол одоо гэр ахуйн бүтээгдэхүүнүүд энд байгаа бүтээгдэхүүнүүдийг би ярьлаа. Тэрнээс ш энд байхгүй зөндөө бүтээгдэхүүнүүд байгаа л да. Манай гэрт бол байгаа. Тэгээд юу яагаад энэ лайв хийхэд айгүй гоё юм шиг харагдаад, гоё юм шиг санагдаад. Энэ бас ийм гоё бэлээ бас байдаг шүү манайхаа. Бид нар 5 соос бэлээ авахар яадаг үлээ. 3 удаа хоолоо хийгээд урагдаад зурагдаад ингээ үеч ус ороод ирдэ шүү дээ. Энэ бол тэхгүй. Энэ болохоор чи ингээд эндээ ингээ бэлээтэй. Юутай ингээд дүлэх чинь. За ингээ хоёр ширхэг. За тэгээд ердөөсөө юу байхгүй. Энэ нэг урагдаж нүрээ байхгүй. Зүсэгдэх яг утгаар зүсэгдэн л дээ. Тэгээ юм ингээ угааж авах үед бол ердөөсөө юу байхгүй. Аяа тав угааж байгаа үед бол ингээд нөгөө ус нь автахаараа энэ ингээд ягаа энэ ингээд цагаарчдаг штэ тийм юм байхгүй айгу удаан хэрэглэнэ. За тэгээ ингээд энэ бэлийг ингээд өмсөе л доо. Бэлийг жишээлбэл ингээд өмслөхөд мэдрэмж нь айгу гоё доторх нь мэдрэмж нь айгу гоё. За тэгээд ийм бэлээ бас байдаг шүү. Энэ бэлээ маань 2 ширхтэн 4500 нах айгу хямдхан. За тэгээд ийм бэлээ ийм урт ийм байгаа бас ийм урт байгаа. За тийм бэлээ бас байдаг шүү манайхаа. Солонгосоор уулзалтууд хийдэг үү? Тийм ээ. Солонгост бол уулзалт байнга хийж байгаа. Одоо нэг сүүлийн үед корона гингүүтээ 5-аас дээш хүмүүс уулзалдах боломжгүй байгаа учраас ямар уулзалт хийж байгаа вэ гэх юм бол одоо Zoom уулзалтууд хийж байгаа. Zoom те Zoom эсвэл live одоо эсвэл одоо янз бүрийн онлайн ашиглаад тэгээд хэрвээ 2 3 дээдлэн 5-аас 7 хүн гэх юм бол ийм
Америкийн одоо офис дээр уулзч болно. Канамд одоо Америк одоо Сөүлийн Америк 2 том газар, 3 том газар байгаа. За Инчонд байна. Дээрээс нь Тэжон, Тэгу, Пусан, Чонан, Чежу. За Чонжу гэдэг одоо бүгдэнд нь Америк центр мэн байгаа. За тэгээд ингээд уулзъя, зөвлөгөө авъя. Би нэг удаа энийг сонирхоод үзье. Би эрүүл бүтээгдэхүүн хэрэглээд би яхаараа бизнес хийж болтгүй юм бэ гэсэн хүн байх юм бол надтай холбогдороо үн төлбөргүй бүртгүүлээд, үн төлбөргүй тайлбарлаа, зөвлөөд, чиглүүлээд за яавал цалин төрөх вэ, яавал амжилтанд төрөх вэ, яавал аяллаар явах вэ, яавал одоо пассив орлогодоо хүрэх вэ, эндний чанараар бүгднийг заагаад өгөх учраас хэрвээ ингээд энийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол над руу холбогдож болно. Миний утасны дугаар энэ дээр байгаа. За эсвэл над руу хувийн чат бичээ тэгээд зөвлөгөө авч болно шүү. Тэгэх юм бол би ингээд гарын бэлэг гэдэг ийм каталог бас ингээд өгж байгаа. За энэ каталог дээр маань одоо Америк компанийн түүх ямар брэнд байгаа, бүтээгдэхүүнүүд нь ямар одоо гэрчлэгээтэй, патенттэй бүтээгдэхүүнүүд байна. За тэгээ ямар одоо яаж уух уу, ямар урт найрлагатай, үнэ нь хэдвэ, point нь хэдвэ, эдгээр бүгдээрээ байж идэг. За тэгээд Америк компани маань 16 хот 16 хотын маань одоо энэ хаяг, утас, фекс за тэгээ бүгдээрээ байж байгаа, ороод харж болно. Бүх юм чинь нээлттэй. Бид нар өдөөс нээлттэй орчинд л амьдраад байгаа байхгүй юу? Тийм учраас зөвлөгөө авахыг хүссэн, Америк одоо сонирхсан, ядаж бүтээгдэхүүнээ солилж хэрэглэхийг хүссэн хүмүүс байх юм бол албан ёсны одоо гишүүн одоо надтай холбогдож болно шүү. Тэгэхгүй ингээд нөгөө нэг дөнгөж амын эхлээ удаагүй аагаач мэдгүй байгаа хүмүүсээс бүтээгдэхүүн авах ч юм уу бизнес одоо сонсох юм бол яадаг гэхээр хүмүүсд буруу ойлголтыг төрүүлээ авчдаг учраас буцаагаад хан үсгчдэг байгаа. Тийм учраас болж өгөх юм бол яах вэ гэх юм бол ингээд юмаа сайн мэддэг. За ингээд одоо энэ амыяраа ингээд 100% дагнаж байгаа. За тэгээд энэ амыдаа бүр ингээд мэрэгчсэн одоо мэрэгчлийн үнэтэй ингээд холбогдоороо гэж хэлмээр байна. За миний хувьд болохоор ч ерөнхийдөө бол амыд бол асар одоо тийм амжилттай явж байгаа бас энэ лидерүүдийн нэг байгаа. Тийм учраас өөрийнхөө сурсан одоо мэдсэн юмнасаа хайрлахгүйгээр хинч ч гэсэн одоо ингээд хэлээд яриад өгнө гэсэн одоо 100% өөртөө итгэлтэй байгаа учраас холбогдохыг хүссэн хүмүүстэй байх бол холбогдоорой. Одоо өөрийнхөө мэдж байгаа, чадж байгаа юмудаасаа заагаад за тэгээд өгнөө. Саялмагч баярлалаа хөргнөө маш их том амжилт хүсье. Дээр баярлалаа. За тэгээ өнөөдрийн минь лайв арай жоо хурд болчлоо. За тэгээ дараагийнхаа удаад би 7 хоногт өдөөс өөртөө 2 удаа лайв хийнэ гэж бодсон байгаа. Өчигдөр гоё нүднийхээ аппаратаар лайв хийсэн байгаа. Уржигдэр болохоор чинь гоё тогоонуудаараа лайв хийсэн байгаа. Өнөөдөр болохоор чи хомийнхоо бүтээгдэхүүнүүд дээр лайв хийсэн байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүний талаар гоё лайв хийгээч гэсэн хүмүүсд байх юм бол надад гоё юу яагараа хэлээрээ гэх юм бол би гоё яг тэр бүтээгдэхүүний хандлаар яаж хэрэглэх талаар лайв орно. За тэгээ надтай цуг байсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Оройг сайхан өнгөрөөрөө. Баяртай.